За сайн байцгаана уу? Манай одоо айр сайн буюу манай хим ах бодтой ихэр жинлүүр хумхын ордныхан. За 7 хоногийн 12-наас 18-ны хоорондох одоо чухал үйл явдал анхаарах зүйлс гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай айр саяныхан болвол за ер нь их адал явдал дүүрэн байх нэ гэж харж байна тийм ээ. За энэ дээр одоо нэгдүгээрт нь одоо ажил төрөл амжилттай байна, карьерийн өсөлт байна тийм ээ. За энэ дээр одоо айр саяныхан бас чухал шийдвэрүүдийг гаргах ийм чухал 7 хоног болж байна тийм ээ. За яг хуу карьерийн өсөлт гэдэг дээр би одоо ажил одоо тушаал дэвших, шинэ ажилд орох тийм ээ. Ямар нэг одоо илүү цалин мөнгө авах иймэрхүү юм харагдаж байна тийм ээ. Одоо ямар нэг карьерийн шинэ үүрэг даалгавар авах одоо өөрт хэрэгтэй ямар нэг тийм ээ. За нэг иймэрхүү юмнууд харагдаж байна. За энэ ажил төрөл сайхан бүтэмжтэй тийм ээ. Өөдрөг мөнгө төгрөг эсвэл бүтсэн авсан мөнгө харагдаж байна л да. Энд одоо урамшуулал цалин юу гэдгийг эсвэл одоо мөнгө цаас авсан одоо олсон ийм байдал харагдаж байна тийм ээ. За энд анхаарах юм нь юу вэ гэхээр зэрэг за яг хөө амьдрал сайхан бүтэмжтэй байна тийм ээ. Тэгээд бас мөнгө төгрөг олжээ. Ажил карьер сайхан өсөлттэй байна тийм ээ. За ийм юмнуудыг одоо ер нь бол найз нөхөд тэр хэвчээл гэр бүл дээш нэг яриад хэрэггүй. Би ер нь дандаа хэлдэг тийм ээ. Ерөнхийдөө бол нөгөө нэг чимээгүй сайхан одоо ажиллаж тий чимээгүй жаргалаа эдэлж одоо чимээгүй мөнгөө өрж тий чимээгүй сайхан одоо өсөж дэвжиж энэ бол ер нь тун чухал шүү тийм ээ. Тийм учраас би энэ дээр одоо хил ам харж байна л да тийм ээ. За одоо энэ их амжилт их мөнгийг харж одоо атаархсан найз нөхөд гэр бүл төр итгэл атаархах шүү. Атаархаж байгаа байдал харагдаж байна л да энд. Тийм учраас одоо ийм юмнуудаас одоо татгалзаараа гэж байна. За энэ дээр одоо бас шинэ орон гэрд орсон тийм ээ. Одоо толгой хорогдох газар юу гэдгийг гэр орон байр сав байшин ийм юм харагдаж байна. Авсан одоо нүүсэн ийм байдал харагдаж байна тийм ээ. За ийм сайхан үйл явдлууд болох нэ 7 хоногт. За энэ дээр бас би түрүүний хэлсэнчлэн одоо маш хил амаа одоо юу гэдгийг хил амнаас болгоомжлоорой тийм ээ. Хинд ярих уу хинд ярихгүй гэдгийг анхаараарэ манай айр сайн тий. За энэ ийм үйл явдлууд байна. За өшөөнийг 12-наас 18-ны хооронд өшөөнийг чухал үйл явдал одоо хайр байна тийм ээ. За хайр сэтгэлийн асуудал их зарим нэгэнд нь их чухал байна 12-наас 18-ны хооронд тийм ээ. За энэ дээр одоо насны зөрүү харагдаж байна тийм ээ. Танаас ах юм уу, танаас дүү юм уу тийм ээ. Ямар ч гэсэн насны зөрүүтэй. За тэгээд тийм шар царайтай насны зөрүүтэй залуухан одоо юу гэдгийг танаас залуу юм уу, чи өөрөө залуу юм уу тийм ээ. За ийм насны зөрүүтэй хүн харагдаж байна. За энд бас маш халуухан харьцаа харагдаж байна. За би энд одоо энэ харьцааг нэг хүн нь одоо шинээр гарч ирсэн юм шиг хоёр энер байгаа харагдаж байна л да. Нөгөө хүн нь нэг одоо урд нь таньж мэддэг харьцаатай юм шиг. За нэг нь бол одоо жигтэйхэн сайхан хайртай дуртай одоо love bombing тий. За тэгээд одоо сэтгэл илүү гаргадаг ч юм уу. За яа. Нөгөөх нь их мөнгө төгрөгтэй одоо нэлийн одоо эдийн засгийн байдал тогтвортой мөн одоо юу гэдгийг өндөр албан тушаалтай тийм ээ амьдрал нь тогтчихсон ийм хүн харагдаж байна. За би энэ хоёр харьцаа одоо энэ 12-наас 18-ны хооронд одоо та энэ хоёр хүний одоо нэгийг сонгох юм уу? Эсвэл одоо заавал одоо нэг тийм шийдвэр гаргах
ийм чухал үе харагдаж байна. Энэ одоо энэ дээр одоо би энэ нэгийг дуусгаад нөгөөтөө нэхлэх гэж байгаа юм шиг тийм ээ. За энэ бол одоо нэгийг дуусгаруулах нь их чухал юм биш шүү тийм ээ. Энэ дээрээс амьдралд чинь их чухал үүрэг гүйцэтгэх учраас бити гомоо хандаарэ гэж зөвлөх байна. За энэ дээр одоо overthinking хийгээд байх үү. Одоо ер нь бол би энд ингэж харж байна л да. За нэгэнтэй нь бол одоо ингээд одоо нэг нь одоо жишээлх юм бол нэг хүнтэй танилцсан байжсэн нэг хүн нь одоо холоос ирсэн ч юм уу тийм ээ. Эсвэл нэг тиймэрхүү юм харагдаад байх юм. Тэгээ одоо яах аргагүй одоо нэг хүнтэй үерх чийтэл нөгөө хүн хүлээж байсан хүн чинь одоо холоос ирэх ч юм уу ирсэн ч юм уу тийм ээ. Тэгээ одоо яах аргагүй шийдвэр гаргах хэрэгтэй болж байгаа юм шиг. Иймэрхүү нөхцөл байдал харагдаж байна. За энэ дээр одоо анхаарах зүйл нь you deserve love гэж байгаа. Тэгэхээр зэрэг та одоо хайрлуулах хэрэгтэй шүү. Ер нь өөрийгөө нэг голсон, чамлсан тийм ээ. Одоо энэ намайг яаж тоох вэ? Эсвэл энэ их мөнгөтэй, энэ их гоё залуу намайг тоохгүй, энэ их сайхан хүүхэн намайг тоохгүй гэсэн юм харагдаж байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол өөрийгөө хөндлөх ер нь энэ харьцаан дээр одоо хэн таныг одоо илүү хөндлөж хайрлаж байгаа юм. Тэрний сонгосон нь одоо дээр шүү. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь би нэг хамааралтай карт харж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо жишээлх юм бол их мөнгө ихтэй баян одоо нэг л их том хүн одоо мөнгөөр одоо асуудлыг шийддэг одоо эсвэл одоо эдийн засгийн байдлаар хамааралтай эсвэл нөгөө хүн хамааралтай ч юм уу иймэрхүү байдал харагдаж байна. За иймэрхүү харцсангүй асуудлаа бодож тийм ээ шийдвэрээ гаргаарай тийм ээ. За ийм яах аргагүй нэг л их баян хүн байна да. Энэ дээр одоо эдийн засгийн байдал одоо хоёр өөр байгаа байдал харагдаж байна шүү. За тэгээ одоо ямар ч байсан одоо энэ харьцаа энэ хоёрын нэгийг сонгож таарах нь байна. Тэгээд ямар ч байсан гэрлэлт харагдаж байна. Их сайхан 7 хоног болохоор харагдаж байна. За энэ дээр одоо нэг их санаа зовоол overthinking хийгээд байхаар миний хэлсэн зүйлүүдийг анхаарч авч үзэн мэдтээ тийм ээ. За энэ хоёр хүний одоо аль нэг нь заавал заяаны ханин л байж таарах гэдэг юм да. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ингээд шинэ 7 хоногт нь ажил амьдралд нь амжилт хүсье. Ингээд хувийн уншлага сонирхож байгаа бол та бүхэн одоо миний Facebook пэйж болох Монгол Старт Хайроо гэдгээс одоо мэдээлэл аваарай. Мөн одоо таны нарны ордонд чинь таарахгүй сарны ордноо заавал үзээрэй. Үзэж сураарай тийм ээ. Сарны ордон илүү наривчлалтай байдаг шүү тийм ээ. Одоо төрсөн он сар мөн цагийн наривчлалтай байдаг учраас өөртөө чинь илүү ойрхон байх талтай шүү тийм ээ. Нарны ордон энэ миний зурлага биш вэ гэж яхаар сарныхаа ордныг олж уншаад одоо бас өөртөө тусгаж авна үсттэй тийм ээ. За ингээд амжилт хүсье баяртай.